битээр одоо гарах гэж байна. Өнөөдөр битэрийн нэг өдөр болгоно. Сая битэр усанд ороод тэгээд сая байхгүй ингээ хийцэн. Одоо юу яагаад хүсээ самжид нэгсэн хувцас солиод гарах гэж байна. Борлоо ойлгохгүй шүү. Борлоо ойлгохгүй шүү байж гараа. Ээж ингээл хүсээ самжид. Хүсээ авчаад ээж ингээл хүсээ авчдаг та. Маммэ. Йоо амар хүсүнж байна. Йоо бурхан минь. Үс нь бол нэр юм нэр. Амар юм дээ. Одоохон заяа. Ич надаахан. Тэсч твч шүү. Чингээ камертай яриа үйдээ за. Уцаа өмсөй таа за. Болж гинэ. Өөрөөр хэлбэл минь юм. Одоо нэг дараа 7 хоног шалгалтаа өгөө тэгэл бараг манай хичээл амрах гэж байгаа. Хүсээ задгаад тавьчих тийм үү? Тэгтээ хүүхдтэй явахаар хүсээ задгаад тавих амар хэцүү юм лээ. Тэнгүүд гоох хөстэй уралтай. Хүй ямар мундаг хүүхдтэй. Халуун баг шиг байна. Тэд нэг кофе аваад ороод ирээ. Тэ миний юм. Мисэ манжарнаа. Амар сайн байна. Сайхан байна. Тэгээд гадаа болохоор хэдэн градус вэ гэвэл 21 градус байна. Яг гарахад төхөөрөмжтэй өдөр байна. За, гарлаа нээжүүд гадаа уулзъя гэж байна. Гарлаа гадаа уулзъя. Баяртай гэж. Жибээ. Одоо тэгээс гарлаа. Яа, талхуу зүгчлээ. Юу юм бэ штэ би ер нь бараг ганцаараа ингэж хэрэгтэй гарч үзег байхгүй юу. Тэгээд чи сая ингэж ганцаараа хэрэгтэй гараад ганц кофе аваад уугаад явах гэсэн чинь яасан гэж хаалга онгойлгож өгөх хөнгөө амир хэцүү юм юм. Йоо. Өөрөө онгойлгох хэцүү заяа ингэж урагшаа ингэж юу ч юм тэргээ гаргаж чадахгүй. Ганцаараа өгөх амир тэрэнд хэцүү юм. Энэс л бусдаар гайгүй. Дундаж байгаа гэртээ ирж байгаа мэдсэн юм шиг ингэ сэрчдیں۔ Гадаа миний нөгөө захиалсан карт ирсэн байсан. Тэрийг авчлаа. Нэрчүү. Нэг юм гэртээ орж ирлээ. Би энэ цамцаа буруур хэлдэг баг. Гэртээ орж ирсэн. Сайхан байна аа. Йоо. Хэдхэн минут гарч орж ирэхээ оронд л бүр ядарчихлаа шүү дээ. Боссыг хараарэ. Босоо. Ингээ унддаггүй байхгүй юу? Одоо миний унддаггүй юм уу? Хэ? Хата унтах цаг олшин штэ миний үгийн. Эцэн жоохон байж унтуулна. Тэг хүүгээ унтуулчаад юу яа хувцаа угаая да гэж бодоод байж байна. Намайг амар ядарсан байсан юм шиг байна. Прохорхраа амар унтчих. Бас ч гэрээ цэвэрлээд юм аваагаад тэгээд нэг талах хүнд иднэ. Ингэж бүртэл юм татах тийм. Тэ суух бэлтгэлтэй орсон тий. Гэтэ энэчнээс ингэж одоо ингэ босох гээд ч байгаа юм шиг нуруугаа өргөө заяа. Тэгээд ингэ босох гээд байгаа юм шиг сайн ингэ харж байхгүй бол ерөөсөө орхио явж болохгүй юм лээ. Юу дуурайд юм? Юу дуурайд юм? Сая нэг 20 минут унтсан уу юу? Одоо үснээр бүр ийм амар болсон. Гаднаасаа шампунь энэ төр хэрэглээд нэг нэмэргүй юм шүү лээ. Дотроосоо сайн витамин энэ төр уухгүй бол мен гаднаасаа үнэтэй шампунь аваад хэрэггүй юм шиг байлээ. Тэ борлоо. Чи юу гэж бодож байна? Би ч нэр камерт шүү дээ. Миний утасны багтаамжт үрчлээ. Ээжийнхээ үсний талаар юу гэж бодож байна юу? Ээжийнх нь ус бүр ингээд юу ч унаад ингээд амар халтарсан. Чи санаа зовж гин үү? Чам санаа зовж байгаа шинж байна уу? Оо, бэгатэ миний үд. Миний үгс өстэй гоё яга тий. Юм чинь.
Ийм их гоё үстэй тий миний үчин. Амар гоё үстэй миний үчин. Тэр ийм их хөрхөн зөндөө хүстэй тий. Мэ тоглоомоо ингээд урдаа минь юу. Аач. Манай боролтой. Суух гэж жуурлна, босох гэж жуурлна. Одоо л зүгээр хөвтнө гэж явах гэдэг минь юу. Тими минь юу. Босох гэж жуурлна, суух гэж жуурладаг болчихно дээ. Хөрхөн хөвгтэй. Эзэн сайхан хөвгтэй. Ингээ. Энэ нэрээс амар амар юм бэл шүү. Юу ингээ сайхан хийг нь гаргаал жижигхэн болгоод ингээ ийштэй шавч явж болох юм билээ. Тэгээд амаараа хийлээл буцаагаад юм том болгоод хаан чамаа өсүүлгэж болох юм билээ. Тэр нь айгу айтайхан санагцсан. Одоо манай хичээл 7 хоногийн дараа амарлаа. Тэмээ миний юм. 7 хоногийн дараа амарлаа да. Тэр имэн утахгүй одоо явна. 18-нд явна. Тэгээд хүү бит өрүүлтэн дээ. Одоо ууг нь манай хөвгт шүн сэрэхгүйсэн бохгүй юу? Аваа. Тэгсэн чинь сүүлийн хэдэн хоног сүүлийн хэдэн хоног бүр ингэ шүн сэрээд заавал сүү уучаад унтаад байгаа. Тэгээ одоо би юу шүн сэрэнгүүт нь сүү өгөхгүйгээр за юу тайвшруулаад унтуулгыг хичээдэг болох гэж байгаа. Тэгвэл сүү өгөөдөх юм бол хүүхэд тэгээ шүн сэрээ сурчдаг гэсэн. Ай тэр ингээ босох гэдэг. Ай хей хүй манайхан хүй нэзэда. Тэгээ уцсны багтаамж дүрээд бүр хэрэг алгааяа. Устгах зураг бичлэг болдохгүй юм. Айгуу хэцүү байна. Манай он өлтөө удахгүй байна. Сэрээд илсаа. Одоо энэ гогоос өгөх чинь тий миний юм. Гогоос өгөх гэж байгаа юм тий. Ээж нь гогоос өгнө гин тий. Миний томатос сууж байгаа тий. Ста мондыг сууж байгаа тий гогоос өгөх. Өглөөнөөс хойш ерөөсөө нэмэлттэй байгаагүй. Би уцаа ялаа. Ээж хоёрыг хараарай. За тэгээ нүүрс усан өдөр бол амтнаас авахгаа. Тэгээд эйр фрайерында хийгээд сайхан авахгүй яахгүй гоё. Яг ингээд хөдөлгөөн сайтай. Тэгээд чихэр бичээний төгөө байгаа. Зарим хүмүүс ингэ болчихно. тооцвол. Яа яруу. Хэдий шахамцсан. тооцсон за. Энийг уудаг шүү дээ. За. Тэгээ манай хч маань юу гэсэн тэгээ маш мундаг 5 кг гал амжилтаас чадсан байгаа. 5 кг асчсан юм шиг харагдаж байна шүү дээ. Одоо нэг юу гэдэг лээ. Хүндрүүлэгчтэй ууг гэдэг л нөө доороосоо шууд ингээ уугаас хорж байгаа юм шиг шууд уучдаг. Миний өндөр бол 160. Суугаад уучдаг. 170 юм уу? Тийм үү. Авна шүү нэрээ. Өө хийж өгөх. Яа уухгүй хам. Тэгээ уухгүй гэж угаасаа ийш тий тэгээд гол харис за дуугаад ингэ хэлдэггүй юм лөө. жоохон будаа. Юу будаа гэж будааны оронд энийг их. Тэгээ яа тэгээ мах үгүй. За дооч. Зааны хэмжээ. Дөнгөж сая нүүрс усаа эндээс авна гэдээ яриад дууссан чинь будааны гэх юм байна надаас зааны хэмжээтэй. Заатаа амтлаач. Боо би амтлахгүй шүү дээ. Яг энэ чигээр ингэ хийж шүү дээ. За дооч. Яаж хоолох би өөрөө Яраагаад ах юм. Гинэт сүүндээ дургуулна гэж яах уу? Тухтаа гэх үдээ. Эцэг тухтаа шүүх нүгнэ үү? Тэмээ. За одоо яач. Яна, уухгүй хань. Тэмээ. За одоо яач. Оо, хүүхдээ амлаа гэсэн чи.
Тэ. Нэр манайх одоо ингээд бүр заяо 2026 онд талдаа орсон байна гэж боддоо бүр ингээд нэг мэд хэлжтэй. Би бол ингээд баг 25 ондоо ингээд байгаад байгаа байхгүй юу. Тэгсэн чи хайл хэдий ингээд бүр 26 онд талдаа орсон ингээд 6 сарын дараа 27 он боллоо. Цаг хугацаа бүр амар хурдан явж ин тхүү. Нэг мэд хүүхэд маань 6 сар өрлөө. Яа. Амар. Юу ч болоод байгаа. Хичээлдээ явал хүүхдээ хараад ингэж л нэмэтэд ингээл 6 сар болсон байна гэдээ. Амар. Тэгэл манай хүүхэд 12 сард 1 нас хүрнэ гэдээ. Жирэмсэн байх уу амар удаан байсан бохгүй юу? Би баг ингээд дөнгөж 10 сар мартайгүй юу. Дөнгөж ингээл жирэмсний 7 сар мартай үед пүү би бүр ингээд баг жил ингээд жирэмсэн байсан юм шиг бүх насаараа ингээд жирэмсэн байсан юм шиг санагдал ёо ямар удаан юм бэ гээл хизээ төрнөө мөрнөө гэж бодоод заяа. Тэгдэг байсан чи одоо ингээд төрөөд ингээд шууд ингээд цаг хугацаа бүр амар хурдан явчихдээ мэн. Та нар тэгж санагдчихсан эсвэл надад л тийм бэ нүү? Нэг мэтгэд ингээ бүр 26 он болсон бүр ингээ айл эдийн ингээ 6 дугаар сар болсон. Тэгээ ингээ би өмнөх ингээ жилийн сторинуудаа харангуут ингээ бүр жилийн өмнө дөнгөж яг жирэмсэн гэдгийг мэдээд байжсэн үе байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ингээ бүр цаг хугацаа бүр яг юм харавсан сум шиг. Тэг ямар ч хийж бүтээсэн юм байхгүй ч юм шиг санагдаад. Бүхэлд хөөгд төрүүлээд ингээ өсөж байгаа ч гэсэндээ ерөөсөө би юу ийсэн яг нэг жилийн турш гэж бодож модоод мэдхгүй ямар тийм вэ? Шил сэний юм бас тий. Тийм юм. Би хөөх хүүхэд гараад ирсэн байхад нэг жилийн турш юу ийсэн болоо гэж бодож модоод цаг хугацаа амар хурдан яваад төгсөн болохоор ч тэр мэдгүй. Ерөөсөө юу ч хийж бүтээгээгүй юм шиг санагдаж байна гэдэг. Одоо ингээ 26 он болж байхад бас л юу ч хийж бүтээгээгүй юм шиг санагдаад за. Сонирн байна. Төрсний дараах сэтгэл готрол нь штэ. Би ер нь өөрийгөө тиймд орсноо ороогүй юу гэж бодсон чинь би төрснийхаа дараа бараг шууд сэтгэл готролд орсон юм байлээ штэ. Одоо бодоход би тэр үед ягаад ч юм өхмөр санагдал амар өхмөр санагддаг штэ нэрээ. Жохон нууцлаа. Гэтэ ягаад ч юм би өхмөр санагдажсэн надаа. Тийм л хэцүү байсан. Тэгээ одоохондоо бол гайгүй. Тэгээд яг 6-аас хүн төрснийхаа 6-аас яг 9 сарын хооронд хүний гормон заа эмхтэй нөө төрсөн хүний гормон ингээ бүр амар навс ингээд хурдстайгаар буудаг гинэ. Тэгээ тийм учраас яг бүр ингээд тэр үедэд хүмүүс ингээ төрсний дараах сэтгэл готролд их ордог гэж байгаа байхгүй юу? Тэнгүүт миний болохоор ахиа орж магадгүй ч юм шиг за мэдхгүй. Яг юу ч болоод байгаа мэдхгүй. Би гэхдээ өөрийнхөө төрсний сэтгэл готрол яг л төрөөлж шууд орсон нэрээ. Шууд ингээл хүүхэд маань дотоод төрөөл имлэг энэ явал хүүхдтэйг уулзаж чадахгүй 7 хоног болоход бүр үнэхээр өөрийгөө тэр хугацаанд амар буруутгаал надаас болоод ингээл юу эрт төрөөд ингээд дотоод төрчлээ имлэг твтчлээ гэж бодвол заяо. Тэгэл хүүхдтэйгээ яг ингээ хойлохнаа байгаад ингээд 2 сар яг байхад анаг эртэл гэдэг чинь бараг 2 сар гараа 2 сар юм уу? 2 сар хамт байхад хоёулахнаа ингээд хамт байхад штэ. Манай нөхөр одоо ажилдаа явчихна. Тэгэл бүр амар хэцүү байдаг гэсэн. Ёо бүр. Үнэхээр яаж яг тэр үедэд хүүхдийн сэтгэл нөгөө хүүхдийн нөгөө нэг гинтэс дүүрэлт мөрлөж байдаг штэ. Яг тэр үе муу болохоор бүр надад бүр үнэхээр хэцүүсэн. Би тэр үед бүр ингээл амар стори ингээл клоустер хийдэг байсан заяа. Өхмээрээ намаа орломоор юм гэж мэдхгүй. Би тэр нөгөө нэг яагаад мэдсэн бэ гэвэл би тэр сторинуудаа хадгалж исэн байхгүй юу зурган дээрээ одоо галерейд руу тийм юм биччихэнгүүтээ ингээ хадгалаад надад ийм үе байсан шүү гэд дараад нь харандаа гэж бодоод би хадгалж исэн. Тэгээ яг харсан чинь үнэхээр л яг бүр юм амар өхмээрээ ингмээрээ тэгмээрээ өстой би бүр яах гэж төрөө мөрөө ч юм уу тийм юм амар биччихсэн юм лээ. Тэгээ ингээ одоо харахад би яг тэр үед сэтгэл готролд орсон л байсан байхгүй тэрийг мэдэхгүй. Тэгэл би л чадахгүй байх гэж боддог байсан за. Тэгээ одоо бол манай хүүхэд одоо ингээл хүүхэд чинь 4-5 сартай болчиход ирэхээр амар учиртай за
Надад бол нэраа уян л амар хэцүү. Одоо бол ингээ эн чи ядчил ингээд тоглоом тэгээ юм хүм ингэнгүүт ингээ сааддаг болно. Нэраа өгөхөд болохоор юу ч ингэжсэн саадахгүй шүү дээ угаасаа. Тэр бүр амар хэцүүсэн. Тэгээд одоо л яг айгүй. Тэгээ одоо бас яг нэг гинет ингээд нэг гормон ингээд доошилдог үед нас ахиа сэтгэл готрол орчих үедээ гэж бас ээж байна. Мэдгүй тэгэл болох бах та. Тэг би яаж давал туулсан бэ гэвэл манай анаа ирээл би юу гайг болсон. Анаа ирээд туслаад баацсан уу? Сая баачлаа. Манай анаа ирээд туслаад тэгээд ингээ хамт байгаад ярилцаж мэрилцаал тэгээ ядчил нойртой хоноод тэгээд юу н би гарсан юм дөө гэж бодлоо төрсний сэтгэл готраллаасаа. Тэг надад ингээ хамгийн юу хэцүүсэн бэ хүүхдээ харахад юу хэцүүсэн. Йоо гав ганцраа хүүхдээ харахад надад үнэхээр хэцүүсэн. Ямар ч нойргүй бүр амар хэцүүсэн. Одоо л зүгээрээ. Одоо л чаднаа гэж. Бацааны хараараа энэ бацааныг. Энэ бацааны хараараа. Баачлаа. Уул нэг өглөө баасан заяа. Түрүүн бас нэг баасан. Тэгээ ахын нэг баачлаа. Уул нэг өдөрт нэг л баадъя. Гидсэн өвдсөн болов уу? За би ямар ч гэсэн баас масаа цэвэрлэлээ. Юу хавхав дуурайт. Юу хавхав дуурайт. Хан хавхав ингэж юм. Хүши. Хан хавхав дуурайт. Ийм ээж багт яа чи. Хөө ингэж ээлжих юм нэ. Ингэж ээлжих юм уу? Ямар ээлгүй юм бэ? За буралтай унтсан. Тэгээд би хоолоо хийж байна. За өнөөдрийн бичлэг ингээл бараг дуусах юм шиг байна. Би тэгээ хувцас угаасан. Миний бичлэг үздэг хүмүүсийн заяа 80% намайг subscribe хийгээгүй димэлээ. Тэгээд та нар subscribe хийвэл би урам зориг аваад илүү их бичлэг оруулна. Тэгээд яг та нарын дурлалаа. Тэгтэл subscribe хийвэл би баярлалаа шүү. Бас лайк дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай.